сайн байцгаана та. За манай MBC телевизийн Наран суудан нэвтрүүлэг одоо энэ Монгол орнод нийслэх орхин Улаанбаатар хотоос одоо та нарт хүрч байна. За манай нэвтрүүлэгт манай хангахын нутаг гэж одоо хэлдэг. Халахын нутаг ижин Ошууна нутгаас одоо төрж өссөн эндээс одоо хөгжмийн зохиолчийн гарааг эхэлсэн. Хангахын нутгийн их хөгжмийн зохиолч Цэрэн дашин Жамин гэдэг хүнтэй одоо харгаж энэ хүн бит хоёр одоо энэ хангахын их тахилга амжилт болж байгаатай холбогдуулаад энэ хангахын одоо нутгийн айзам энэ өв соёлын тухай одоо ингэж хөөндж та нарт одоо хүргдэг гэж байна. За нараа сууцгаад нь суугаан бичгээ салцгаад. Сайн байна та Жамин багш. Сайн байна уу? Сайхан аваржж байна уу? За танаа би сайн байна уу? Лагшин тунгалаг юу? За би сайн. Тарган сайхан аваржж Аа байна. кадакад. Энэ Ажил төрөл сайн уу? сайн. Танаа одоо их аяажм ариун нутгын ахаа сайн байдалгүй. Гэхдээ яг хэвдээ энэ жил ер нь гайгүй байгаа шүү. Ажил ер нь нэлээд сайн явж байгаа. Сая Завхан аймагт очиж ажиллаад ирлээ. За тэгээд хүмүүсийн захиалгатаа жаал зугаа юмнууд ийм хөгжмөнүүд бичсэн да. Тэгээд энэ одоо та юу хангахын нутгийн хүн. Танаавыг сонсдоо би хангахын их алдартай дарах нь Цэрэн даш гэж хүн байж гинэ гэж. Энэ одоо зүү хангаас сумын болж гинэ өндөр хангаан болж гинэ. Зүү хангаас сум. За хангахын хошооны дөрвөн сум бэлдээ зүү хангаас сум бол одоо илжигэн хотгойд гэж. Бас дотор. Ер нь одоо бол илжигэн хотгойд гэдэг болчлоо л да. Ягаад тэгэхээр зүү хангаас сум чинь зүүн талд өндөр хангаас сум ойрхон би чинь тэнд 7 дугаар ангид өссөн шүү дээ. За баруун талд нь баруун туун сангийн аж ахуй ойрхон тэнд очиж ажилладаг зүү хангаахан. За завхны тис сумынхан тэржгээр баруун туунд очиж ажиллана. Зүү хангаа тэржгээр холинд зовсно. Ингээл хүргэн хадам бэр дандаа ийм болцсон. Тэгээд ерөөсөө нэг нутг юм чинь одоо хангахын норооны чинь одоо салбар болсон дооны уул гэж байгаа. Дооны уулын чинь тойроо тисийн гал одоо зүү хангаахан нэг талд нь тисийнхэн тис сумынхан байгаа байхгүй. Тэгээд нэг нутаг. Одоо их манай Хяроныг луу жанжин гүний дуунд биш дээ. Хөхийн уулын орой гэдэг дуун дотор баруун дооны ууланд борооны солонго татаад байна. Багын жаахан термин сэтгэлийн үзүүр торнолцоод байна гэдэг сайхан мөрөд бийлдэ. Гэхдээ зэрэг энэ сайхан их луу жанжин гүний одоо зохиолуудад тгийж гарч байгаа нутаг чинь тэр ерөөсө цөмөр гарсан байдгийн. Тэр хөхийн уулын орой өвшөөч савир халтар моринд бас гарна нэг бадагт нь байдгийн. За тэгээд одоо энд чинь олон сайхан одоо зохиол туурвдаг, дуулдаг улсууд байсан байгаа юм л да. Одоо тэр зүү хангаа хаваар, тэр хангахын тэр хаваар. Одоо ардын дуунууд биш үү? Одоо дэгдээ синкэр байна. Дэгдээ синкэр гэж ярьдаг л да. Тэр бас тэр нутгийн дуу гэн. Яг удмын хөөгөөд ирэхэд. Дэгдээ синкэр зовноо яган дэлгэр мөрөн бооноо. Тэр чинь тэр нутгаас гараад тэгээд одоо ингээд явцсан байхгүй. Ер нь их сонин. Манай нутагч нь шүү дээ. Одоо зүү хангатар манай өвлжээ бол новчлын уул гэж хангахын нэг сайхан өвлжээ л хангахын нутгийн. Улаан кисааны гол гэж миний дууч бий. Доон уулын ард хангахын завсар урсдаг жижигхэн гол доо сайхан гол. Намайг хүүхэд байхад бол тэр их том гол байсан юм уу? Одоо бол жижигхэн тэнд чинь одоо улаан кисааны гол, хүүрсийн гол, за жаахан тусаа хөх гол, дандаа голын нэртэй жижиг гол, сайхан гол, сайхан сингийг уулын синг аршаа, тэрчгээр аршаа бол юм байна. За ингээд энд чинь тэр элжигэн хотгойдууд, халахууд баруун талаасаа дөрвдүүд танаа нутгийнхаа ирдэг, цусдаг олон 10 дуу уу ер нь одоо тэн чин дарахад дуунууд дэлгэрчээсэн, дөрвөд дуунууд дэлгэрчээсэн, хотгой дуунууд дэлгэрчээсэн. За элжигэн хотгойдууд манай нутгийн болохоор ерөөсөө дуу бол нэг бол өөл дуу. Нэг бол хотгой дуу хөдөөнийх тэр их хараад телевиз байгааг юм чинь. Жаахан миний найз бяцхан бодвол эсгийн госнаас өндөрдөг дуу их дэлгэрчих нь өөл дуу гэдэг дөрвөд дуу юм уу, вай дуу ерөөсөө дэлгэрчээдэг. За тэгэл одоо их олон дуунууд одоо тэр үед ер нь дуучин ард түмэн чин дууг яаж араадаа байсангүй. Телевиз байсангүй. Би чинь одоо 57 онд нэгдүгээр ингээд баруун турунд орсон шүү дээ. Баруун туруун сангийн аж ахуйн 10 жил шинээр байгуулагдав. Тэгээ 10 дугаар ангитай. Тэгэхээр яг би нэгдүгээр ангид л орохгүй дээ. Тэгтэл анхудаа араадаа сонссон хүн шүү дээ. 56 онд очсон байдгийг манай токерчин хийгээд бас жолооч хийгээд дахин хүнтэй. Та ярьлаа сая хангахын одоо дархан байсан. Том дархан, удмын том дархан л да. Тэгээд одоо
манай гэрт нэг жижигхэн сэвэр гэж байсан дээ нэг юм шугам хараад. Баруун түрүүнд намайг очиод анхудаа хүүхэд байсан их сан гэрэл тавиа чийдэн одоо чийдэнтэй болж байгаа. За. Гадаа гудамд одоо 100 лааны юм нэг шонгийн орой дээр зоосон тэр хаваа гэрэлж байна. Айл болгонд одоо 25 лааны гэрэл тавьж их гой цагаан утсан утаа одоо хөөхрөсөн. За тэгээ айл болгонд араад одоо үүсэл тавьж. Үүсдэр чи анхудаа дуурштай төрийн дуулыг анхудаа сонссон байдаг. Тэндээс. Тэгэхэд чин тэрнээс өмнө одоо намайг хүүхдтэйгээ тэр олон дуунууд ямар замаар очиад манай нутагт бөөгнөрч баа. Одоо хотгой дуунуудыг дуулж исэн байдгийн. За ижин ахиугийн харгаа гэж манай нутгийн сайхан дуунууд байна шүү дээ. За нарийн сайхан зам гэж нэг дуу байсан би одоо нарийн сайхан замаар нартаас наргүй зээгүүл найзын анхар жамтайгаа намарч хавартаач уулзна гэсэн дуу байсан. За энэ одоо яг л тэр нутгийн дуу да. За тэгээд одоо нахиугийн харгаа гэж сайхан дуу байсан. Жаргалын дуу. Жаргалгаан дуулдаг. За тэгээд хөх голоос хүржигнээд байна гэж одоо үгний нэхэр одоо тэр хин зохиосныг мэдэхгүй тэр нутагт зохио. Хөх гол гэдэг чинь одоо манай нутгийн үйлжээний ард талд нэг юм хадлан хаддаг газар их өвс ургадаг одоо жимс ногоотой ан өргөрөөтний сайхан газар. Би тэнд очиж одоо хөтл үзээг байхгүй. Тий. Трактор машинууд дуурдаг. За тэнд одоо намайг хүүхэд байхад баруун трууныхан гэдэг чинь үндсэндээ 100 ангаа өндөр ангаа одоо 100 говь тийшийн хөлтийн цуглаад нэг сангийн аж ахуйсан хэрэг шүү дээ. Аж ахуй байгуулсан хэрэг. Өөлдүүд нөгөө талхууд нусаа дөрөвдүүд гэдэг. Нөгөө дөрөвдүүд нусаа халахууд гэдэг. Дотор чинь хотгоо байгаа сартууд энэ зүрийн юм л байгаа шүү дээ. За нэг манай нутгийн чинь аль нь дөрөвд аль нь баядыг ялгадаг байхгүй. Ерөөсөө өөлдүүд гэдэг тийм нэртэй. Ерөөсөө өөлдгүн бол жаахан өөлд. Тэгээд тэр нэг тийм хошин дууны одоо тийм шог дууны юмнууд бас их зохиогддог. Тэр чигээрээ шог дуу хошин дуу. Би сайн мэддгийн. Нэг дуу бол намайг байх үед их ойрхон зохиогдсон болов уу гэж боддгийн. За манай нутагт нэг намайг жоохон хүүхдүүд баруун тууны сангийн аж ахуйгаас нэг жолооч хайр одоо амралтай аваад ирсэн 100 манаатай айл байсан. За. Тэднэр нэг сайхан хүүхэн миний хүүхдээс нэг сайхан нэг хүрэн дээлтэй хүүхэн байлаа. Ийгчтэй. Тэр толгойн орой дээр улаан кисаныгаа гараад хардаг. Одоо юу хараад байгаа нь тэр хүүхд очиж ойлгохгүй. Одоо хайртай хүний харж байсан юм уу? Нутгаа харж байсан юм сан. Тэгэд нэг ийм дуу гарсан юм. Хөх голоод хуржигнээд байна. Хөх тэрэгнүүд нэрэл байх. Хөөхөн тэр нь орж гараад байна. Хүрэн дээлт нь ирээ болов гэж нэг бодгол одоо тэнхлийг залуу шогдоо тэр хавьдгүй зохиогдсон бол сүүл би боддгийг яг тэр орчмын залуучууд зохиогдсон байхаа даа гэж боддог байхгүй. Тэгээ тийм дуунууд их байсан. Дархад дуунууд их байсан. Дархад дуунууд чиг л одоо хотгоо дуу гэдэг хотгоо дуу дархад дуу гэдэг бүгдээрээ л төв архын дуучил тэнд явж яадаг. Нөгөө найдмад байгаа дуулсан тосонгийн орой мараа гэдэг. Тэр чинь одоо тентхийн одоо тосонгийн оройг чинь манай нутгийн дуу гэдгийг хэлсэн юм. Тэгдэж штэ тэгдэж. Дүнкэр хүлцэн зэсга гэж дуу юм. Тий. Дүнкэр хүлцэн дүү намайг зовоосон дүүрэгч онгийн зэсга. Дүнж модыг дөнгнөөсөн дүнкэр хатсан хайрыг. Дүү намайг зохиосон дүүрэгч онгийн зэсга гэж. Тэр зэсгаан тэр хавьд байсан шиг байгаа. Одоо нэг иймэрхүү шог. Тийм нэг зохиодын баатар аятай хүн байж байгаа. Байж байсан шиг байгаа нэг. Танц ч 8 хүн байсан. Утгатай би боддیں۔ Одоо бодохоор шит утгатай. Тэгэл одоо янз бүрийн одоо юу гэдэг хөөргөний авдаг тамхины юм одоо юмнуудсан хүн байсан болоо би тэр зэсгаг үзээгүй зүгээр ер нь сүүлд бодоход гэж бодоод ямар хүн байсан бол гэж бодоод. Таны хөгжмийн зохиолч болоход энэ нутгийн тэр одоо сайхан дуунууд тэр одоо нутгийн сайхан бүтээлүүд ард түмний зохиосон тэр хошин хохир дуунууд нөлөөлсөн болов. Жинхэнэ нөлөөлсөн тэр би чинь одоо хүүхэд байхаас тэр дуун дотор өсөж өндөөсөн юм чинь. Тэгэл тэрийг чинь одоо сонсож чинь манай их жахнар ханаасаа сураад ирдэг байсан араадуу байхгүй, телевиз байхгүй. Хөдөө дуулаад манай хаварын хүүхдүүд, залуучууд ах эгчнэр дуулаад байдаг, найран дээр дуулж ил байдаг. Зүгээр одоо гэртээ ингээ хонинд явхад сайхалтын газар дуулж ил байдаг. Ханаасаа тэр дуунууд одоо бол амархмаар телевизээр дамжаад улс орон дээр интернетээр тэгээд тэр дуунууд бөөгнөрчдөг байсан. Жишээлбэл одоо нэг хард очсон бэрийн дуу гэж хожим бодоод байдгийн зөв төв алхын дуу байх л да. Гэхдээ баруун Монголын дуу холилдчихгүй юм. Тэгээд одоо тэн дээр юу гэжсэн ихтэй зэрэг замдан ээжим асуувал зовж ил байна гэж хэлээрээ замын ах нар асуувал жаргаж ил байна гэж хэлээрээ гэдэг. Уг нь төв алхын дуу тэнд үг нь өөр аян адилхан.
Жаахан өрсөлдөд ингэ. Одоо торгуудад дуулдаг нэг шарын өндөр мөө. Яг наадах энэ чинь нэг хөвлбөр байхгүй юу? Тийм нэг хөвлбөр тэнд яваад байдаг. Гэтэл энэ хөвлбөр чинь одоо яг дөрвөд ойрдын дуу юм шиг байна. Уг нь бол юу. Гэхдээ төв халахад ирээ төв халахын дуу болчихгүй юу? Үгийн өөрчлөлт энэ дууг ч одоо торгууд Шинжаанд дуулж штт. Тэр халимагт дуулж ивэл яг жишээ. Тэгэхээр тэр ойрдын дуу байж таарах гэдэг. Ойрдын дуу байж таарах. Жишээ нь одоо аль нь хаанаас зохиогдсон нь мэдхээ байдаг юм л да. Жишээлбэл одоо өндөр дээр нь гараад харахад өөрийн нутагд нь харагдаад байна. Одоо өөрийн нутаг. Тий. Энийг бол уяастаа дуулж байсан байгаа юм. Тий. Анх за хүмүүс сүүлд ярихдаа нэг хөгжин судлаач нэг хүн халимгууд нэг манай зэрэгт дотоод ямд халимаг сургагчид их байжлаа Сэргийн ангид. 21 онд ба 21 онд зүгээр Сэргийн ангич байсан. Дотоод ямд байсан. Тэгээд тэд нь ч Монгол хэл мэддэг байхгүй тийм учраас. Цэвэр Монгол ус. Тэгээд одоо тэднүүд нутгаа ар зохиосон юм гинэ гэж ярьсан чинь хотлоо тэрнээс өмнө одоо баруун Монгол халимгууд энд байхдаа дуулж байсан. Сүүлд бол энд дуулж байсан халимгууд ижил мөрний юунд очиод дуулж байсан байхгүй. Байсан л байхгүй. Тэгсэн уляастаа тэрийг дуулж байсан байгаа байхгүй. Захны уляастаа. Тэр уляастаа чинь уг нь юу штэ нөгөө энэ хойтодыг хамгаалсан манжин одоо төв хотшууд гэдэг чинь олон цэргүүд татагдж ирдэг гэж босог гут гарсан шүү дээ. Тэгсэн. Хэдэн мянган цэрэг татагдж ирдэг. Тэгэл тэд чинь дуулж яадаг тэр дуунаач одоо. Тэр гадар саагүй иржсэн цэргүүд дуулаад иржсэн. Тэгээд тэрнээс дамжаад тарж ирсэн юм шиг. Үндсдээ ер нь энэ өв соёл гэдэг юм чинь ингээд нэгийгээ дамжаад явдаг. Тэгээд дамжаа явдаг. Тийм. Танаанууд чи ер нь тэр тэмээгээр нүүх одоо гэрээ ачаад нүүх насууд бол байсан шүү дээ. Жинхэнэ тэмээгээр нүү. Манай нутагт бол өхөр тэргээр бараг нүүх миний хаваарнд байгаагүй шүү. Ханхын үзүүрт бол өөр газар өхөр тэрэг байсан. Манайх бол дандаа тэмээ. Ерөөсөө л ганууд шүү тэмээ. Тэмээд ачаал нүүн. Тэгээ тэмээ ачаа ингээ явахаар заалаа цай бариад яваараа цай тавгийн хэдэ бариад тосоод гүйдэг. Очоод үддэг ингээд цайдлаад явдаг ийм л байсан. Тэр чи яг нь манай нутагт дандаа тэмээгээр ерөөсөө л гол нь үдэг хөөсгөн тэмээ шүү дээ. Одоо жишээ нь ингэсэн байдаг л да энэ манай их оюун багш Эрдэмтэн зохиолч ардын жүжигчин найруулагч оюун багш ханхын нутгийн тэр одоо луу жанжин гүний дэргэд өвгөн шувуу гэдэг гэрийн театр байсан гэдгийг тодорхойллоо шүү дээ тийм ээ. Тийм байна лээ. Тэр чинь одоо тэрийг оюунгаа тодорхойлсон утгач оюунгаач саран гөхөөний театрын данзаарчид оюунгаач нь одоо тодорхойлж гаргасан шүү дээ. Юм бичиж зохиолоо бичиж тэр тухай одоо эрдмийн зэрэгээ хамгаалсан. Тэгэхээр зэрэг луу жанжин гүний дэргэд байсан гэрийн театрыг бас судалсан байна. Судалсан. Тэгээд одоо гаргаж ирсэн одоо өвтөн гинжээгээ судалж чадаагүй ярьжсэн сураг сонссон юм би. Луу жанжин гүнийг би зөндөө юм олсон. Бүрэн судлаа хийж арай дамжсангүй гэж нэг шавнартай ярьсан гэж сонссон. Тэгсэн. Тэр юм хийх гэжсэн байх. Бичсэн ч байгаа юм. Тэгээд тэр дөрөвдийн одоо жишээлбэл дөрөв далай хааны дэргэд гэрийн театр байсан тэр их л бие биелгээний торгуудын вангийн одоо дэргэд тэр шэрэн вангийн удамдаа тэр мишигдорж вангийн дэргэд бол бие биелгээний товшуур туулийн театр байсан гэдэг ингээд явд. Энэ бол уламжилттай байсан байх гэж та боддгоо. Хөгжмийн зохиолч хүний хувьд. Гэхдээ ер нь уламжилтаас дандаа ургаж гарч ирсэн юм байна лээ. Миний бодоход бол яагаад тэгэхээр тэр их өв соёлыг тэр дууны өв соёлыг одоо тэр туужсыг яаж өвлж авчир дандаа ам дамжиж ирсэн. Дандаа тэр гэрийн театр, гэрийн одоо нэг сургууль байсан учраас эндээс олон жил тардаг байхгүй. Тэн чи зөндөөхэн оролцсон шүү дээ. Тэгээд тэр улсууд чинь ийш тийшээ гэртээ айн энэ тэнд очино ийш тийшээ явна. Цэрэг мэрэг татагдана. Одоо аль үеч үе цэргийн аль байж л байсан шүү дээ. Байсан. Явна жинтэй. Тэгээд энэ урлагч нь тэгэд тарж исэн байх шиг байна. Тэндээ үүсээд тэр чат гэрийн чадруудтай үүсчихэд тал тийш тарсан байх их магадгүй. Ер нь тэгж байна гэж хэлж энэ та. Тэгэхээр тэгж би бодоод байгаа юм. Тэгэхээр тэр танай нутаг тэр тэсийн гол дагсан дооны үзүүр энэ нутгийн өв соёл ерөөсөө энэ ардын өв соёл ерөөсөө эргэлтэнд орохгүй судалгаанд орохгүй үлдээд байгаа. Ер нь одоо уг нь тэсийн дуунууд гэж ярьж байгаа. Тэсийн дуунууд гэж ярьдаг одоос нөгөө тэгэл одоо дэлдээ цэнхэр энэ төр хальт ороод нөгөө дэлгэр мөрөн энэ нэг хальт ороод тэс чинь одоо эндээс булан нураас аваад завхны цэцэрлэг өвсөний цэцэр завхны тэс баян тэсгээд овсын тэс хүртэл явж байгаа шүү дээ. Тэсийн дуунууд гэдэг ерөнхий нэг юм авчихад тэн дотор маш олон баядын байгаа тэсийн дуунууд байна. Халахын байгаа, илжигний юм байгаа. За бүр уранхай юм ч бий. Хотгойдын юм байна, туваагийн юм байна. Тэгээд тэц маш сони юм ишвэ энэ дотор.
тэрэн дотор одоо тэгээд өв соёл гэдэг одоо та ярил тэр жишээ нь одоо энэ хулсан хуурмуур ч юм уу тийм ээ. Энэ талаар ярил юу вэ? Их сони юм ярина. Хулсан хуурч манай нутагт их тагладаг байсан. Тэрэн дээр төмөр хуур тагладаг байсан. Одоо төмөр хуур гэж хандуурч байна усад. Хомос гэдэг нэг ингэдэг. Энд чи уранка гаралтай гэж ярьдаг. Манай ойлж байсан дээ. Тийм бөөмөгийн одоо тийм. Тэгэхээр төмөр хуурлахаар нэг хомосаад ирээд идэг. Үндэ биш шүү дээ. Манай нутагт төмөрөөр хуур хийдэг байсан. Тэр нь юу ихтэй зэрэг одоо хулсан хуурал да. Яг это нэг төрөл нь байхгүй. Дуу нөр. Төмөр хуурын дуу ч өөр шүү дээ. Тэвнэр нөгөө хилийн хийн. Гадна талын юуг нь өөр төмрөөр хийчихээд тэгээ нэг хилвэс хулсан хуурны. Тэрийн тэвн чи одоо их уян ихтэй тэвнэр нарийн ингэж давтж жагаад үзүр дээр манай мундаг дархан байсан гэж байсан. Тэгээ төмөр хуур хийдэг байсан. Улсууд хийлгэж их авдаг байсан. Тэгээ төмөр хуурын дуу чи их хулсан хуурынхаас өөр шүү. Яг хулсан хуурын нэг төрөл. Тэгэхээр дуу нь бол төмрийн аялгаа гэдэг чинь хулсны модны аялгаа ч өөр шүү дээ. Тэр төмөр хуур хулсан хуурын тэр чинь амны хайрцагны одоо юугаар тэр чинь аялгын дугааргаа шүү дээ. Тий. Тэгэхдээ тэр төмөр хуур нь манай тэсээс өөр газар байгаагүй хаа. Дооны тэр яваас өөр. Би танаа аав хийжсэн байна. Танаа хийж. Тэгэхдээ өөр манай уламжлал хийжсэн байх л да урд нь. Тэгэл аав тэрнээс сураад хийсэн л дээ. Тэгсэн байж та. Уламжлал байсан. Одоо тэрийг хийдэг юм байх. Хийхчгүй байна. Хийхчгүй тэрийг. Хийхдээ төмөр хуургаад хамуусаад ярьчихдаг. Тий. Тэр нь бол одоо шал өөр. Бөөгч өөр тэр туваагийн одоо туваагийн хил хуур гэдэг юм аа. Би тэр хил хуур гэдэг нь ч баг ойролцоо болов гэж байна. Тэр үнэн байх. Тэр үнэн байх. Тэгж тий. Тэгээд та энэ аялгау зохиож ихсэн үеэ хэлэх үү. За өндөр хангаад 7 дугаар анги төгслөө. Зүүн хангаад 4 дугаар анги төгсөн. Баруун тунууд нэгээс 2 дугаар анги төгсөн. Тэг ингээд 300 дамжаа яваад байсан. Тий. Тэгээ өндөр хангаад одоо 7 дугаар анги төгсөөд хаач юу? Би тэгээ завханд ирсэн. Завхан аймагт ирсэн чи 14-т ирсэн шүү дээ. 17 дугаар анги төгсөж 8 дугаар анги гэж байгаагүй 7 төгсдөг байсан шүү дээ. За. Тэгээд соёлын ордонд орох гэж одоо гоё одоо би чинь Увсын аймгийн соёлын ордны жүжигчдийг баруун түрүүнд анхудаа үзсэн гэж би ярьжсэн маш сайхан байсан. Тэрнээс хойш ерөөсө би нэг одоо би чинь тэгэхэд сургуульд ороогүй 56 он юм байна шүү. Цэцэрлэгт орсон нэг цэцэрлэг. Би чинь анхудаа цэцэрлэгт сууж үзсэн хүн шүү дээ бас гэдэг. За. Тэгээд баруун түрүүнд чинь сангаа ихсэн хүүхэд байсан анх цахилгаан гэрэл тавиал. Чийдин анчин улсууд ингээ модны орой дээр авирч гараал ингээ нэг төмөр дөрөөт тэрийг санирхаад тэгэл модны орой дээр том ингээ 100 лааны 200 лааны чийдсэн тэр орой морой гээдтэй тэр хавьж нөхцөлгүй айлын гэр чинь 25 лааны гоцсууд чийдэн тавина штэ гэж. Тэгэл тавьсан тэр чинь хачин гоё. Тэгэл одоо сэвэр гээд араадаа тавьсан. Одоо шугмын араадаа анхудаа. Бивс анх араадаа сонсож байгаа нь тэр байхгүй. Тэгэхээр 56 онд араадаа сонссон хүн болж таараа. Тэр 56 соёлын ордны жүжигчид өгснээ. Тэгэхээр соёлын ордны жүжигчид ирэхгүй юм. За. Увсан аймгийн соёлын ордын пижгэнлэр хөдөө чинь тэрэн шиг гоё юм тэр нэг майхан барьсан нэг гараж дотор нэг олон нэхэр олон хүн байсан санаа. Тэгээд векторул гэдэг ингээ эргүүлдэг тим юм тавиад тэрийг нэг 100 тоглолт хийхээс авсаач нь улсууд цугс тэр хавийн хүүхэд мөнхөд улсууд чинь цуглаж штэ. Тоглолт эхлэегүй байгаа штэ зүйтэй. Тэгээд улсууд орн нэг жүжигчнийх гоё гоё хувцастай улсууд ингээд хараад ямар гоё юм гоё юм бэ гэд шүлэг уншижсэнийг сандгаа саран дээр гарахаа шог ингээд тэр юмсан тэгээд нэг гоё баян тэр сэрэг багш байсан юм шиг байлаа. Сүүлд би сэрэг багш гэж бодсон. Тэгээд дуулаад ингээд ансамбл дуулаад машины твшингээд ацаа зогсоодсон. Гэрэл тавьчихсан. Зун штэ. Тэгээ нэг хүүхдүүдийн унд жижиг мэтэй ингээд ороод бэлэнд орцсон үзэл тэгж ийсэн байсан. Анх тий сайхан над хамгийн өндөр сэтгэл төрүүлсэн тэр урлаг руу орох замыг тэр мэдээ. Одоо би урлагийн хүн боломж гэжрээс тэрнээс хойш салаагүй байх гэж боддог. За хүүхд байх чинь жолооч болмоорч байдаг. Багш болмоорч тэгтээ. За тэгээ зүү ангаад 2 дугаар ингээд ирсэн. Манайх нүгэд ирэхгүй юу гэж байна. Тэгэл одоо зүүнгаад ирэхэд тэр их учиртай. Гүлмэн төмөр ам сумуудын харшуунд хэлсэн байдгийг. Манай дархан. Тэгэхээр айл болгон чинь тулгатай, манайх чинь тулгатай, манайх ч зуухтай байсан дархан хүн учраас нэг фошгийн төмөр хийсэн байсан. Тэгээ тулгатай байсныг би мэднэ. Дараа зуухтай болсныг нэг л мэдхэд зуухтай болсон. Тэгээд аавыг зүүн хангаагаас дуудаад авны баахан гүлмэн төмөрөөр сумын харшуунд ирсэн юм чи айл болгон зуух хийлгсэн байдгийг. Зуухтай тулгаач соёлын бас нэг тийм нүсэр давталгаа. Айл болгон зуухтай болооч ил галд дэлхээ байгаад
Тэгэл аав чинь зүүн ангаад манайх хөдөө зүүн тэгэл зүүн ангаад сургууль өөрийнхөө дагаад ирж байгаа юм бол манайх нүг гэдэг. Хоёрдугаар ангиас Баян үлгийн театр гэдэг. За. Баян үлгийн театр гэсэн чинь клубын урд хөгжимчт нөгөөт сумын клубч нэг жижигхэн тэрний урд хөгжимч нэг гой хувцастай болсон суугаад тэр Доомбор оркестрийн дугарч байгаа гоё сайхан ч тайз тэр бүргэд гэдэг нэг бүжиг би тэр бүргэдийн төв бүжигээс анхны ном нь тэгэл нэг казак нэг гоё өдтэй малгаатай хүүхнүүд бүжиг хийгээл за тэрэнд би сонссон дууг Монгол дуу дууссан. Казак дуунууд дууссан. Казак байлшиг нэг эмэгтэй дууссан. За Монгол дуунууд Дэливэнкэн энэ гончиг сумлаагаа нэг алдартай дуу. Тийг анхудаа тэр дууг сонссон байхгүй юу? Тэнд одоо оркестр найрал хөгжимтэй эмэгтэй дуучин. Тэгэд миний чихнээсээ салаагүй. Доомбор оркестртэй тэрийг тоглож гоё Доомбор оркестр. Саадарч уг сая ажиллаж исэн үе байж таарч аюу. Би тэрийг мэдэхгүй. Нэг удирдаач нэг гоё хүн байсан, гоё казак хувцастай хүн байсан. Тэрийгээс хин хавкин байсан уу? Саадарч уг байсан уу? Ахмад Бек арай биш байсан байгаа. Ахмад Бек сүүл би завханд эрэхтэр фижектэй явж исэн. Ахмад Бек тэгээд тэрэндээс ер нь хөгжимчин хүн бол ер нь энэ урлагийн хүн болыг л одоо яаж болохоо мэдэхгүй шүү дээ. Тэгэл одоо хөдөөч хаяа нэг урлагийн барьгаад ирнэ шүү дээ. Тэрийг үзнэ гэдэг чинь бөөм одоо сайхан соёл. Тэр жавшаан тэрэндээс чи хүмүүс юм аас. Тэгээд өндөр хангаад 7 дугаар ингэ төгсөөд завхан дээрээ чат соёлын ордонд орохгүй юм. Би 15 та 16 хүрчээсэн юм 14-т 7 төгссөн шүү дээ. Жил болж би ч аккордеон тоглоод юуны хажууд тайзны хажуудлын соёлын ордон юу шүү дээ. Дагалдан жижигч. За. Бүжгийн хөгжим тоглоно л доо. За. Говьлтаагаас нэг бүжгийн багш цэрэг нэдмэд багш гэж манай заахны. Тэр багш ирээд бүжгийн би нэг дасгалын аян тоглож өгнө л дээ бүжгийн. Баянаар аккордеон тоглож. Тэгснэл тэгж чинь. Гэхдээ чи энэ оройн сахалтын юута нэг сах зөрүүд би тэрэгч мэдлгүй байх гэдэг. Нэг ая зөхөө цааш нэг иймэрхүү ая зөхөө гадах гэдэг. Нөгөөх нь би тоглоод байхгүй бай. Нэг саах ямаа. Саах зөрүүлж байгаа. За чи ингээд хург шиг гүйжэн гээд бод. Тэгээд ая зөхөөчихгүй гэсэн бүжгийн ая болчихсон юм. За тэр маань тэгээд сахалтын хүчиж анхны одоо бүжгийн хөгжим зөхөөж. Тэгээд би өөрөө баянаар тогно. Тэгээд тэр бүжиг кейжиг тайзан дээр. Тэгжээвэт шинжил болох юм нэг би нэг стресс манайх чинь нэг тийм саксофон энэ гэдэг нэг сахлан нэг страд хөгжимтэй хоёр саксофон нэг удаа контрабас. Тэгээ аккордеоноор юуны хажууд гүндэг маань оюун багшийн охин гүндэг байж манад хөгжим багш байсан шүү дээ энэ төрсөө. Тий. Тэгээд би ингээд тоглож байсан чинь нэг аял хөгжилтэй нэг гоё өөртөө сонсч би чи дахиад тоглоод тайзны хажуудлын өдөр. За. Дахиад тоглосон чинь 3 тоглосон тэгснэл. Гэхдээ наа чи хөөрхөн ямар мэдхгүй би өөрөө тоглож байгаа. Тэгс чи өөрөө төгөлдөр холчмон шүү дээ. Контрабас оржоод намайг дагаад тоглодог. Тэгээ би аккордеоноор тэгсэн найруулж дэлгэн нэмж найруулагч байл. Тэг манай энэ. Тэгсэн орж ирээд ховдод байсан дэлгэн биш үү? Мөн ховдын дэлгэн чи манад найруулагч байсан. Соёлын ордон. Тэгээд дэлгэн найруулагчсэн чи ороод тоглосон. Концертанд оруулнаа гоо шинэ жилийн наадах. За. Тэгээ шинэ жилийн концертанд оруулахаар боллоо. Тэгсэн чи тэгээд дахиж сургууль хийж байгаа тэгсэн чинь гүндэг багш ямар нэг би мэдхгүй хөгжилтэй ая гэж нэрлээ. Тэгж нэрлээд анхудаа соёлын ордны тайлан 16 та байхдаа Жамингийн хөгжилтэй аяз гэж зарлуулж одоо миний зохиолоо зарлуулж байгаа. Тэр тэгч үзэгчд дахиулж байгаа. Ийм одоо анхны одоо уран бүтээл ингэж гарсан байт. Одоо тэр би мэдэхгүй шүү дээ. Их л хордон хөдөлгөөнтэй. Тэгээд тэрнээсээ үүдэл цааш нь хөгжмийн сургуульд явсан хүн үү? Тий. Ерөөсөө тэгээд яг үгүй багшийн сургуульд явсан л да. Багшийн сургууль соёлын анги гэж байсан. Тий хөгжмийн. Тэгээ тэр нь чинь их олон хүн багшийн сургуульч маш олон хүн сурсан шүү дээ. Одоо энэ Монголын хөгжмийн бүх зохиолчд ер нь баг тэрнээс Жансан нороо нацагд орж шар бэлэг жаргал тэгээд одоо шулуун Батбалд хүүхдийн гал мандахгүй энэ бүгд тэгээд одоо эртээр би нэг нэвтрүүл явахад багшийн сургуулигаа орсон л да. Зин зургийг нэг ариал байдгийн 3 дахаар. Тэн дээрсээ суух гэж оролдож. Сүн унтахгүй шүү дээ. Анги болгон төгөлдөр урдаа. Гэхдээ энэ дээр чинь одоо үзэдтэй. Одоо нацагд орж анхны хуучрын гос тэн дээр зохиогдсон тэр ариал дээр. Жансан нарын анхны дуунууд тэн дээр гарсан. Шарвын анхны бүтээлүүд. За миний ч анхны тэрнээр надаас өмнө Батсөх одоо нэг Зэв Батсөх алтны одоо Сангид оржинтын зохиол тэн дээр гарсан байгаа байхгүй ч. Гайхмаргийн Батсөх. Тий. Сангид оржин одоо Зулаа цагаан алттай Сангид орж. Тэр тэгтээ Зулаа цагаан алттай биш анхны зохиолууд нь тэнд гарсан байгаа. Тэгсэн л дээ Зулаа цагаан алттай ч хожим аа. Миний ч анхны зохиол тэнд зохиогдсон.
Онготой хүү ямар олигтой юм байх вэ? Ер нь ямар ч байсан өөртөө зохиолч болчлаа гэл юм зохиогоод байгаа. Тэгээ нэг нэгэндээ би юм аяа зохиочлаа гэл тоглоод нөгөө Отхон Баатар ялив чи ингэдэг байлаа. Тэгж явж тэндээс олон хөгжмийн зохиолчид тэнд сурч байсан учраас л дэрийг бидний бүр хөгжмийн зохиолч болох сонирхол хүсэл динд идэг байсан. Манай багш нарыг гайхаж төрүүлдэг байсан. Нэг манай нэг уран зохиолын багш ингэж байсан шүү. Одоо та нар ч одоо нэг бол 10 жилийн дуу хөгжмийн багш болох ёстой. Нэг бол соёлын төв одоо клубын хөгжмийн багш юм уу, клубын дарга болох ёстой. Ийм л мэргэжил төв сурч байгаа. Тэгээд та нар бүгдээрээ хөгжмийн зохиолч болох гэж байгаа юм шиг. Хөгжмийн зохиол ингээд бичээд тоглоод нэг ингээд байсан. Гайхаж тэр багш нарыг гайхуулж ирсэн байна. Тэр та нарын үеийн оюутнууд. Тий. Ямар сони. Та нар цөмөрөө л хөгжмийн зохиолч болох гэдэг. Цөм болсон тэгээд. Тэгээд цөмөрөө болсон л да. Одоо харахгүй юу? Тэгжсэн. Тий, та бас нэг ярьжсэн би санагдсан нэг хизээчүүдээ та зааханд хөгжим захирал байхдаа та хэлжсэн баха. Овцод цэвгөө хоёр байж өөрөө хэлвэл тэр нэг хөглж. Зааханд цэвард нь жамын хоёр байж одоо ингэж гарч ирдэг. Ер нь газар хоёр байгаа. Тийм байсан юм шиг. Ховдод цолом ганцаараа уушраас тодорхой. Цолом ганцаараагүй яг тодорчлээ ганцаараа суугаад байна. За агуу их лаад орж байх үед бол одоо Бадан багш энэ төр байсан ч ямар ч байлээ гэсэн байсан. Бадан багш найралдууны багш сайхан одоо багш л бай. За тэгээд баруун аймагуудад чинь одоо Ахмад Бек байж байна. Тэр алдартай. Одоо тэр лаад орж хэдэн чинь одоо нэг үе зохиолоо тооривсан шүү дээ. Маргад одоо лаад орж багшийн чинь завханд ирэхч байгаа. Бурхан ирж байгаа юм шиг бодож байсан би. Би нэг дөнгөж соёлын ордон дагалдан жижигснээр болсон лаад орж хавдын театр ирээд овсын театр сэрэг багш оркестрт ирж байсан. За хавдын театрыг чинь жижиг л овсон шарангуй удирдаач хийгээд тэгсэн мөртөө лаад орж өгч одоо хөгжмийн багш нь байхгүй юу? Тэгвэл лаад орж өгч чинь тэн дотор баян тоглолцсон явж байгаа байхгүй юу? Мундаг баян тоглодог хүмүүс шүү дээ. Тэгэл одоо төгөл төр хурдаараа хятад тогсон ийм тоглож ирсэн ингээд намайг бинэл ийм нэг хөгжмийн зохиолч болох юмсан гэж хажууд нь суугаад би чи хажууд нь оркестрийн хажууд ирэхдээ дэрэгд нь очиж дагаж яваал лаад орж өгч биетэй хүн шүү. Тэгээ жижиг л усан шаргаач удирж биний хажууд зээтэс ингээд гайхал ингэжээс атаагч явжсэн баг. Тэгэл маргааш нь юундаа суугаад машиндаа суугаад баригад явчихсан л яасаа багш нь би цуграад яасаа багшаа цуг довсон шаргаа багш иржсэн шүү. Тэглгүй яг тэгж шүү яасаа багш. Хоёр удирдаач. Нэг бол яасаа ганцаараа нэг бол лаад орж өгч ирээ тэгээд одоо 70 хөтөл чи чинь тоглоно шүү дээ. Юунаас за. Тий, аймагуудын явж тоглоно. Баас тэгээд алдартай жүжигч юм байлаа. Хашхуугээл нэг сайхан дуучин байлаа. Гар байлаа. За тэгээд тэдэн чинь агуу жүжигчд одоо баруун аймгийн ёстой цэржгийн соёлын асар том жүжигчд байсан шүү дээ. Одоо нөгөө намун байгалийн цэрэн долгор байж байна. Бас танаа цагаан ярих нэг хүн шүү дээ. Тийм биз? Хүн тийм байх л да. Тэгээд тий чи ховдын театр ирнэ гэдэг чинь бол том одоо овсын театр ирээд жишээ нь одоо Сэрэн багш өөрөө удирдаач хийгээ театр болцсон байсан те. Тэгэл одоо нэг бүжгийн жүжиг нэг баяа дуучин хоёр Сүхбаатар байлаа шүү дээ. Баяаны нэг сайхан залуу Сүхбаатар. Гэтэл жүжигсэн дуучин Сүхбаатар нэг сайхан барьтаа нэг жоохон барцгал дуу нөртэй. Их сайхан. Тэрдэн чинь нөгөө Сэрэн багш удирдаач хийгээд би тэгэхэд чинь багшийн сургууль төгсч очиод нэг жил жүжигч ингээд би багш болсон шүү дээ. Би чинь нөгөө дээд мэргэжлийн улсууд байх хэрэгтэй шүү дээ. Дээргүй яхаа. Тэгээд одоо тэр улсуудын чинь зэндан намайг соёлын ордны багш болж очих байгаа юм. Дахиад би чинь сумын урдын 3 хоног гэж юм бичээд бас нэлээ юм номент үзсэн байсан. Тэгэхэд чинь Сэрэг багш ирж ийсэн нэг театр болсон, усын театр болсон, манайх театр. Тэгэл нэг Сэрэг багшийг олон хөгжим дараамын жүжиг бичсэн хүн шүү дээ. Тийм шүү дээ, жаахан. Өөрөө үгийг нь бичдэг. Өөрөө хөгжмийг бичдэг. За яг найруулахын өөр найруулагч дээ. Тийм дуунууд их байна шүү дээ. Монгол цагаан, Монгол хүндээ шаазгаа цөө миний өөрийн шүлгийг бичсэн 40 хэдэн дууны. Та нэг юу хийсэнтэй би санаж байна. Энэ хөгжмийн зохиолч одоо баруун нутгийн хөгжмийн зохиолч ном бичсэн. Ном бичээд та бүр завхны хөгжим бүжгийн сургуулийн захирал байхдаа тэнд илтгэл тавиад уралдаан болоод тэгээд тэр уралдаанд одоо би цэрэг багш 150 мянгаар нөгөө шагнуулаад тэр чинь нөгөө эрдэмтний баг урал хийж байгаа шүү дээ. Зорилго бол тийм юм да.
Баруун Монголын урлагийн бурхад гэдэг ном тэр эзэмшлийн багвар зориулж бичсэн шүү дээ. Тэгэл одоо Цэрв багш. За яг аймаг болгоос нэг явсархад Цэвгээ багш бас орох ёстой байхгүй. Тийм. Ховдоос ч Ахмадбек багшийн тухай байсан тэр Ховдын Мурат гэж илтгэл тавьсан. Тэгсэн юм. За Ховдоос ч Саадар багшийн тухай санд сүрэн явсан. Та Увсаас ирж тавьсан. Ховдоос хүн ирээгүй. Тэгээ Навсанч багшийн тухай манай бүрэн жиргэл багш гэж одоо найрлууд сайхан бүхэн одоо ч бэлдээ сайхан багш л их сайн багш. За ингээд тавьж исэн. Завхнаас тавьсан тухай. Засаг багшийн тухай чинь манай хин тавьсан. Саран цэцэг шанзны. Тийм. Цэцэгсэн. Тэгээд эрчимчний баг хурал хийгээд бүх аймагуудаас ирсэн. Тэр бол одоо бас тухайн үедээ нутагтаа хийх гэж урлаг нутгийн урлаг яаж явж ив? Ямар зөвчлөлтнүүд байв? Ямар одоо ардын юм дээр үндэслүү гэдгийг л гаргаж ирэх гэж оролцсон оролдлого юм л да. Тэгэхээр одоо тэр харилцаа дүү, шог хохор дүү, за тэгээд одоо ер нь юм их байсан бох нь одоо хэлж гинэ. Шог дүү маш их байсан. Тэр Луу Жанжингүний зохиосон тэр сайвар халтар ч юм уу одоо Нахиугийн харгаа байна. Эдэн ч одоо бас холбоо гэдэг юм аа Луу Жанжингүнтэй. Өөр хүн зохиосон гэж ярьдаг. Одоо ч янз бүрээр ярьдаг болчлаа л да. Тэгэл одоо Бургасны мөчр гэж дуу байсан юм байна лээ. Хүмүүс дуулдаг байсан тэр илжигний дуу. Тэгвэл Луу Жанжингүн зохиосон гэдэг тэр магадгүй тэр нутгаас гарсан зүгээр Луу Жанжингүн өөр нь бадаг нэмсэн үү эхэлж гаргасан уу тийм байсан юм шиг байдгийг. Нарийн цагаан зам гэж дуу вэ. Бас л илжигэн хотгоод гэдгийг. Илжигэн халах гэж нэг хэсэг нь ярьдаг. Нэг хэсэг нь илжигэн хотгоод гэж ярьдаг. Энэ нэг ийм өөрмөц сонин дуунууд да шог одоо ингэж жишээлбэл нэлээд хожуу үеийн дуунууд бас гарсан юм шүү. Жишээ нь намрын цагаан хэрв наран тайлаад үнзийн насан багын чим нь намайг хараад инээ нөлөө нэг тийм дуунууд гарч ирсэн. Энийг бүр одоо өндөр хангаан нэг хүн зохиосон гэдэг юм аа. Нэлээд хожуу. За иймэрхүү дуунууд бас гарсан юм шүү. Ер нь тэр ард түмэн дотроо тийм их айсаг их одоо юм гэх үү одоо урлагсаг тэр урлагтх дуртай тэгээ тэрэндээ нэг хайртай бас тийм юм байж энэ дуунууд гарнаа да. Би нэг ингэсэн. Миний санаас хүүхдээс манай нутагч найр намарт их болно шүү дээ. Айрыг үн. Одоо нэг арх уучсан согтуухан дажгнаа явж идэггүй байсан шүү дээ. Айрыг ууж дуулдаг байсан. Тэр шимээ архич байсан дээ. Тэгтээ яагаад найр ямарч одоо нэг хорин мөрөн зүгээр л одоо нийлээд дуулдаг байхгүй юу? Айрыг одоо сайхан намар айрыг отгороод ирэхэд айрыг уугаад тэнд ч согтуухан би хараагүй юм да. Одоо айрын найран дээр бол хормон дээр ганц согтуухан байдаг л да ховроо тэр байдаг. Гэтэ настаа олсод согтуухан залуучууд согтно гэж байхгүй шүү дээ. Өгчгүй тэдэн дээр. Тэгэл одоо нэг ингээд настаа олсод айрыг уугаад дуулаад би ингээд сонирхоороос чинь нүднээс нь бол юмсаа өгчвөл гараад. Тэгээд тэн дээр ямар өгөхтэй зэрэг саарл Алуу моря унсан ч болоос халаг шадарван жанжин сая жива зэрэгээ дагуулсан ч болоос халаг шадарван жанжин гэж зингүн жив тухайд байсан юм. Уулаад нөгөө улсууч нь нуунаас нэг энэ хөшин олсод уулаад их настай. Яагаад ингэж уулж байгаа юм болоо гэж. Тэр дууга зингүн живийн тухайд дуугаад халаг шадарван жанжин гэж тэр дуугаа дуулаад манай дооны залуучууд тэр чинь нөгөө сингүн жив чинь нөгөө амарснаатай ингээд холбоотой хоорондоо. Тэгтээ сингүн жив тэр чинь нэгнийхээ загтал бичээд ингээд нийлээд нэг зэрэг бослог гаргасан байхгүй. Жаахан зөрөөд тэгээд ярагдсан болохоос тэгэл одоо дөрөвдийн хүмүүс ч манад байж идэг. Манай отгойдууч одоо тэр замарснагийн дэргэд ингээд холбоотой ингэж байсан юм байна лээ дээ. Тэгээд дуун ингэж одоо их одоо сүүлд 1000 дууд нь хүртэл одоо тэгээд байж штэ байсан тий. Тэгэхээр тэр одоо Шидэрва жанжин гэж одоо манай дөрөвдүүд дуулнаа. Тэг яг тэр чинь тэр цагаан шархал морин цагаан ч болоосоо гэж. Тий цагаан болохоор цагаан шархал морин цагаан кремний чинь үүдэн дээр өгнө. Цагаан болохоор яг наач үдэ тэр тийм ээ. Утгатай тэр Шидэрва жанжин тэр үүдийн орон гэдэг дуун тэр. Тэр үүдийн орон гэдэг дуудаг. Тэр ягаад гэхлээр тэр манайхаас тэр танаахнаас одсон тэр 1000 дуу тэнд нутгалж явах болж байна. Тэр усуудыг авчирсан тэр хадгалж ирсэн өв соёл болж байна. Ухаан одоо тэр тэгээд явна. Тэр хөөми их байсан. Хөөми одоо хөөми л шүү дээ. За одоо энэ Бөбөл хөөми гэдээ ярьдаг байсан сүүл сандагж гэж манай нутгийн нэг хөөмчүүд захны яа одоо энэ Улаанбаатар морин урсан. Тэр одоо Бөбөл хөөми гэдгийг тэр үед нь бол Бөбөл хөөми ярьдаг байсан би манайхан аягаар ингэж хөөми хэлдэг байсан. Тэрийг ярьж байсан. Тэр үедээ Бөбөл хөөми гэдэг сүүл сандагж нэр нь Бөбөл хөөми.
аяг ингээд барь гэдэг хүмүүл аягаар дамжаад гоё манай нус чи тийх мод байлаа шүү дээ. Тэгээ хөөмилдэг. Янз бүрийн нарийнхан көмө, бүдүүн көмө гэж ярьдаг нь хархираа байсан байлаа л бүдүүн көмө гэдэг. Бид нарийн көмө, бүдүүн көмө гэж яриад байсан. Тэр чинь одоо нарийн көмөг нь одоо эсхраа гэж хэлж байна. Тэр бүдүүрэн көмө болохоор одоо харгааг нь тийм болж очив. Хоолон дэм гэж байна. Бас байсан. Байсан. Тэрч бас байсан. Зүүн хоолон дэм гэдэг чинь одоо яг л хоолоогоор хөөмөлөдөө гамшигсээ дэм дуурайд байдаг. Тий их гоёо тэр одоо ч гэсэн бас ганц нэг хүнд энэ тэнд сонсогдох юм аа. Цахилгахдаа тэр энэ юунууд нь аялгуудууд нэг тиймэрхүү байгаад байгаа юм. Тэр бас тэр хотгойдод байсан. Байсан. Таныг сайхан дуунууд одоо зохиогдсон би их сайн санаж байна. Тэр цагаан суурах гэдэг киноны хөгжим тэрний дуу. За тэгээ манай Батцөгт уулсан тэр нөгөө тис гол гэдэг Тэнгэрүүдээс ивэлсэн сүү. Энэ дуунуудад одоо тэр одоо би бодохдоо ингэж боддгийн. Ерөөсөө энэ Тисийнч вэ? Ерөөсөө хан көхийнч вэ? Ерөөсөө энэ дуунуудад нэг онцлог байна. Юу ихтэй зэрэг дандаа нэг тийм сонин юмнаас, нэг сонин күнээс, одоо нэг тийм нутгийн нэг сайн ирээс, эсвэл нэг сайн мориноос нэг юмнаас үүссэн байдаг. Тисийн тухай дуугт одоо тисийн голын одоо анир чимээ ч юм уу тийм одоо тэр харь нутагт очиод буцаад хүрээд ирсэн ч байдаг ч юм уу тийм ээ. Хүн гэртээ ирэх яасан сайхан гэдэг нэг шог ч юм уу би хийсэн гэрт. Гэхдээ тэр одоо нутагт цэрэгт яваад ирсэн хүний дуу байсан уу? Гэртээ ирэх яасан сайхан гэдэг ингээд нэг богиноор ингээд одоо хип хоп юм шиг ингэж хэлдэг дуу байсан юм шүү. За. Тэр Удиастан цэргийн албанд байжгаад ирсэн хүн байсан уу? Бөөр манжийн цэргийн албанд хол явж байгаад ирсэн хүний дуу байсан тийм дуу байсан шүү. Тэр дөрөвдөөсөө дамжаад манай нутагт ирсэн үү? Манай нутгийн хүн ирж дуулаад ийшээсээ тарсан юм мэдэхгүй. Одоо тэрийг мэддэг хүн ер нь хавардаа. Жишээ сайбар халтар гэдэг одоо сайхан дуу. Дуу жанжингүн зохиосон гэдэг. Өөрөө дуулдаг байсан гин. Тий. Тэр одоо ямар дэгнүүлтэйхэн газар дэмс гэж гинэ. Тий. Юу наадамтай газар одоо нагс гэж гинэ. Тэгээ сайбар халтар моргээд дуулдаг. Энэ дууд одоо дуулагдж гинэ. Одоо нутагт дуулагдж байна. Үгүй яг дуулагдж байгаа юм. Зүгээр яг ховор дуулж байна шүү. Ер нь бол одоо бэсрэг уртын дуулдаа ер нь. Тий. Ер нь тэр тэгсэн одоо манай дөрөвдүүдийн дотор сайвар халтар гэдэг дуу байна. Бүр одоо тэр найрын дуу байна. Татлаг байна. Бас татлаг нь одоо тэр сайвар халтар гэдэг одоо манай лаатрын багш бүжиг хийгээд легжмаа бүжигдээд чамбаяг хөгжимдөг тэр хөгжимч тэр аялгуучин тэр дөрөвдийн сайвар халтар гэдэг татлаг нь. Тэгэхдээ татлаг нь манай ханх хүн нутагт байхгүй байгаа хгүй. Манай байдгүй. Татлаг ерөөсө манад хуур их хавар байсан. За. Хуур их хавар байсан. Тэгээд хуур хавартай юу ихтэй зэрэг морин хуур одоо шанз мэнс тоглодог хүмүүс байхаас манай морин хуур тоглодог хүн чинь баруун тийшээгээ дөрвөд баядууд хатлаг тэндээ байсан гэдэг. Тийм байсан. Тэр хуур нөгөө ихэл байна тэр ихэл. Тий. Ихэл чи одоо хуурын нэг ихэл биш. Эцэг өвгөн ч юм уу одоо тийм юм шиг. Ер нь баг эхлээс хуур үлсээд би боддгийг нэг өөр намайг оюутан байхад Ленинградад нэг арабын нэг хүн оюутан ирээд нэг ганц уцтай хоор дараа ганц уцтай байхгүй. За. Тэгсэн чинь нөгөө тэгээ ардын хөгжимч ардын хөгжим энэ ямар мундаг. Тэг яг ганц уцсан дээр тэгээд юм доо манай морин хор шиг тийм мундаг юм байхгүй л дээ гэж. Манай морин хор юу яаж үүссэн юм бэ? Энэ одоо анхныхаа үйлчлэлтийнхээ үед байна дээ арабын. Бэкофен ч үлээ юм ээ. Манай морин хор анх хэдэн мянган жилийн өмнө нэг уцтай байгаад хоёр уцтайс болсон байх та. Би бодож суулаа л да. Ингээд одоо хөгжсөн юм байх. Энэ анхны хөгжиний үед нээд манайхаас хамаагүй өндөр хөгжсөн юм байна гэж би бодохгүй. Тэр бас тийм ганц уцтай тийм хөгжим байж. Чохстой одоо тийм бас хуург байна гэдэг. Тоглож ясын тэр оюутны юунд концертн дээр нэг тийм гарч тогломоор болж байна. Тэр манай одоо ихлийн нэг хөг ай морин хуурын хөг ай чинь ингээд бас талдаа ангангуудаа явж байна уу? Өөр байна. Одоо чинь говийнхан чинь хууртай их мундаг хууртай усуд говийнхны тэр морин хуурын жонон хар ч юм уу одоо энэ говийнхны юунууд байна шүү дээ. Хайцууд. Эдэн чи бас нэг арай өөр мөц байна. Өөр байна.
За эхлийн татлагнууд чи их өвнөс сонин татлагнууд. За тэгээ товшууртайгаа хамт тоглодог байна. Бас тийм ч юм зөндөө бас нэг тийм ая байна шүү. Эхлийн товшуурын эхэл товшуурын тоглосон тийм юм байдгийн. За туул хайлахтаа ч яг эхэлтэйгаа ч товшууртайгаа ч хийн хайлттай. За бүр хөгжмөө зогсоо чод хийн. Тийм ээ. За туул хайлах чинь одоо нэг гэрийн чатар байсан байгаа шүү. 2-3 өдөр хэдэн хоногоор хайлдаг. Гэхдээ чатар тэр үеийн чинь хамаг юм одоо жангарын туульч вэ, гисрийн туульч вэ. Тэр их одоо том одоо үлгэр туульч тэр ардын баатрын тухай янз бүрийн хүний амьдралын бүхэл бүтэн юм тийм туульсан дотор явж ирсэн. Одоо туульсыг сайн судлаа шүү дээ. Олон ангитай кино шиг юм яваад байна. Яг л олон ангитай. Одоо өнөөдөр 1-р анги маргааш 2-р анги туульсаар тэгжил явсан байна л дээ. Тэгэхээр энэ бол одоо манай энэ ээлжин тэр хотгоодын талд бол баг хөгжижээ гэж хэлж болохоор. Баг одоо их л баг ер нь их л хуур талаасаа их баг. Баг байж. Тий баг байсан. Дандаа шог дуу, уртын дуу, найрын дуу, нэг тийм залуучуудын орчин залуучууд хүмүүсийн харьцаа дуу нэг иймэрхүү юмнууд. Тэгэхээр тэр үнэ тэр одоо цагийн хэллэгээр болохоор одоо миний хэллэгээр би хэлдэг чинь тэр цаана тэгсэн боловч ард нь одоо бас нэг тийм үндэснээ язгуурын нэг цэвэр юмнууд одоо байгдаад байна шүү дээ. Зохио тэр одоохон ахиугийн харгаач гэдэг ч юм уу. Тэр өндөр цагаан замч гэдэг юм уу. Мянган цагаан сардагч гэдэг юм уу. Одоо энэ тэр их бас тийм тэр зисхоо ч юм уу. Тэр дүнзэн модыг хангдөнгөн үлдэг дүнхрүүлэн хаанагч гэдэг юм уу тийм ээ. Тийм сайхан юмнууд байгаад байж еврей тэр одоо еврейн тэр халахын тэр илжигнэ тэр хотгоодын соёл байгаад байсан. Та одоо хэлж байна тийм ээ. Тийм байгаад үнэхээр үе дамжаал уламжлагдаад байгаа. Улам баяжаад байсан байдаг. Жаахан нэг 20-30 жилийн дараа 100 жилийн дараа жаахан өөр болдог шиг байна. Аялал нь өөр болоод. Бусад үндэсний соёлууд хотгоодын, дөрвдийн, баядын, одоо мянгадын юунууд холилдоод төв алахыг ингээд нэг өөр болдог. За би нэг тэд нар нийлээд аж найрлал хөгжим хэвтэй болж байгаа гэж бодож яг тэр аялгауны найрлал. Бүгд аяны найр, том хоньны найр гэдэг шиг том аялгауны найр болж исэн байна. Тэр их нууруудын хотхрын ханхгийн нургана одоо тэр нутгийн усуудын найр сонсож байна. Зөмдөө нэг дор цугл тийм болж исэн юм лээ. Би нэг сони юм сонссон. Би одоо жаах юм бич юм хийж байгаа л да би судлаач биш гэхдээ юм сонирхож явдаг байхгүй юм. Норвег гүн гэж алдартай хуурч өөр Монгол хүн юм билээ. За манай ховдын дайнд явахдаа манай Засагтхан аймгийн төвний Цэргийн Хатанбаатар магсарж энэ төр чинь манай нутгаа дайрч явсан юм байна шүү дээ. Ханхгаас хамгийн анхнаас сэргээ авсан. Гэхдээ тэр хүн их сайхан дуулдаг сэргийн дарга одоо цагаан шаазан янжуур тамхин дуунуудыг тэр хүн зохиосон гэж манай нутгийн ярьдаг шүү. Хүрээ дуунуудыг уяастаад байжээ. За тэр Норвег одоо Дөрвөд далайн хааны нутгаас сэрэг татлагын ажиллаар яваад ховдод очсон байгаа. Жаахан уяастаад их болно 2-3 сар болсон шиг байна. Тэгээд очиод манай Дөрвөд далайн хааны нутгийн одоо энэ дуу хуурчин манай өөр Монгол дуу хууртаас өөр мөртөө ижил юм их олон байна гэж. Адилхан юм их олон байна. Өөрөө одоо танаас сонсож байна наад гэдэн. Наад гэдэн их сони юм байваа. Тийм. Ахад сэнэр мэдгэж байна. Сэргийн дарга хүн. Сүүлдээ хожир булангийн цэрэгт Норвег гүн гэтэр цэргийн гүн үү одоо гүн цалдаа өөр Монголда гүн цалдаа байгаа гэсэн Богдааны засагаас гүн цал шагнагдсан мэдгүй Норвег гүн л гэж ярьдаг. Цэргийн дарга болохоор Норвег гүн гэдээсэн. За энэ хүн болоод жаал тэгж ховд овс уяастад сүүлдээ эргэж бас уяастад хэсэг байсан гэдэг юм лээ. Тэгээ уяастад байж байгаа. Тэгээд наасл хүрээндээ ирээл тэгэл сүүлдээ хаанч өөр Монгол нутагтаа буцсан юм уу? Энэ хүний зохиосон дуунууд гэж их олон дуунууд байдаг. Тэр гангар шаазан тэр хүмүүнээ байж мэдхаар юу? Тийм. Би бас тэгж бодож байгаа. Тэгээ тэр хүн чинь өөрөө их урлагтай хуурч, сайн хуурч хүн байсан гэдэг юм аа хуурчсан тоглодог. За тэгээд сэрэг татлагын ажиллаар одоо нөгөө ховдод сэрэг цуглуулж байгаа шүү дээ. Тогтхтой чинь сэрэг тогтхтой зүйтэй очсон гэдэг юм аа. Тэгэхдээ тэндээс уг нь Мандаваатар Дандин сүрүнтэй тогтхтой жинтергээд энэ өвөр Монголын дайчин баатрууд манад их одоо нөлөө үзүүлсэн л да цэргүүд одоо татах цуглуулах тэр ховдын одоо манжамбаныг чөлөөлөхөд. Тийм. Онцгой байдал үзүүлсэн ус. Тэгвэл тэр Норвег нь бол тогтхтой чинь Увс руу одоо дөрвдийн далайн хааны нутаг руу Норвегийн хэдэн зэрэгтэй явуулсан шиг байдгийг. Тэгээд одоо хөсчөөний ярьж байгаа увсаас дөрвд далайн хаанаас татагдсан зэрэг Норвегийн авч уяастаад очсон гэдгийг. Одоо ямар ч байсан цуглууд хажид. Тэгтэл тэр дуу хоор янз бүрийн юмныг сонсож хуурдаж явсан шиг байдаг юм аа. Тэр хин гүн гэж одоо зоригт Вэскэ сүлд хэлж ирсэнтэй одоо
Дамбижаатай хамт зураг агуулсан байдаг. Одоо өндөр хангаан. Тэр ч бас чухал үүрэг гүйцэтгэсэн юм билээ шүү дээ. Тэр чинь мундаг там баруун хязгаарын байл одоо хавдаг жилээхэд их чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрийн одоо тэр гүний нэр мар гончигдан бүгэн тэр луусан дондоо гүний хөвн одоо болж явах юм болж байна тэр. Тийм сайхан түүхэн улсууд байсан гарсан. Одоо сайхан бөхчүүд төрсөн сайвар бөхчүүд бол морин төрсөн одоо энэ утгаас ханхын хошооны ламжуу гэж их авраг байсан. Тэр чинь морин төрүүдээд сайвар хатрын төрүүдээд ламжаа варсан төрүүлэхлээр зэрэг бас луу жанжингум ингэж өндөрдөж сууж исэн энэ тэргээ домгууд бичсэн байдаг л да. Ингээд одоо манай нэвтрүүлгээр цаг бас хугацаа их ахарх нь одоо тэгээд энд хүрээд одоо нэвтрүүлгийн чилэхээс гэж би бодож байна. Ягаад гэвэл одоо дахиад одоо дараачийн нэвтрүүлгийнх юм бас мэдээлгүй болчихоо гэдэг болж байна. Энэ удаа одоо нэгээд нэвтрүүлгийн чилээя гэж танаас би хэлсэн. Тэгээд одоо манай Наараа суусан үзэгчтэй энэ манай Наараа суусан нэвтрүүлэгт Монгол улсын урлагийн гавьяас сэтгэлтэн ханхын нутгийн одоо нэгт дархан Цэндашванхүү одоо завхны жамин гэж алдарсан агуу хөгжмийн зохиолч одоо манай нэвтрүүлэгт оролцлоо. Тэгээд одоо манай нэвтрүүлгийн төлөв чилж яана үзэгчтэй. Чиг чилгэр байцгаатна, сайн сайхан байцгаатна, дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. Баярлаа. Баярлаа. Та бүхэн сайн сайхныг хүсье.